Та нарыг хараад маш их сэтгэл хөдлөж байна. Яа. Ваа, ямар гоё Яг өнгөрсөн сезоны бас яг зураглал байна те. Оо, энийг үл би тод санаж шүү. бүгдээрээ нэг гоё ганган болсон тий. Гой гангарч те. Голд нь яг моко зогссон. Яа. Би яг та нарын зогсож байсан газар зогсож байсан болохоор яг юу мэдэрч байгааг маш сайн ойлгож би бас яг адилхан мэдэрч байна. Саяхан л та бүхэн шинэ оролцогч гээд хүлээн авчлаа. Одоо харин харсан чинь яг л нэг гэр бүл шиг айгуу гоё татсан байна. Үнэхээр та бүхнээр бахархаж бас хүндэтгэмээр санагдчихэж байна. Өнөөдөр та бүхнийг хараад өөрсдийн бас авяас чадвар тэсвэр хатуужаа сэтгэл зүрхээ энэ шоунд авчирч бидний нүдэндээ гайхамшиг бүтээсэнд баяр хүргэмээр байна. Энэ гоё хослол өмссөн чинь залуучууд маань гоё харагдчих те. Бид нар ч гоё харагдчих. Ихтэй хүмүүс ер нь хослол өмсгөр их гоё харагддаг тий. Бүгд. Олон ч сорилтыг даван туулж, олон ч тэмцээнд өрсөлдөж, заримдаа нууцхан өрөө, заримдаа respect хай таваа шагнуулж, хамгийн гол нь өөрөө өөрсдийгөө айгуу гоё илэрхийлсэнд нь сэтгэл өндөр байна. Хэдэн ч болцоо, хэдэн ч тэмцээн, хэдэн ч арайн таргийн ард гартав та. Энэ бол зүгээр ч нэг өрсөлдөөн биш. Энэ бол нөхөрлөл, хайр дурлал, зүрх зориг, хүсэл тэмүүлэл, өсөлтийг харуулсан түүхэн аялал байлаа. Та бүхэн амьдрал гэдэг бол эрсдэлд орч, тухгүй байдлаасаа гарах, онгойд орохоос айхгүйгээр өөрийнхөө зоригтой байх, ямар ч нөхцөлд дасан зохицох ёстой гэдгийг дахин санууллаа. Өөрсдийн түүхээ хуваалцаж, бүх хүч чадлаа өнөөдрийн хүртэл зориулсанд баярлалаа. Моко маш их гоё хөтлөлөө тий. Айгуу гоё хэлсэн. Харин тий. Одоо харин бидний өмнө сүүлийн сорилт бэлэн болсон. Хосууд, хайр, мөнгө гэсэн хоёр сонголтоос сонголтоо хийн. Оо, сүүлийн Сорилтоо. Хэрэв хоёулаа хайрыг сонгвол бие биендээ зориулсан хайрын захиагаа уншиж өгнө. Аль нэг нь мөнгийг сонгосон бол тэр сонгосон хүн нь тэр шагналын сантай тогтоог аваад визаг орхих ёстой. Oh my god. Өөр болгоцсон шүү. Эхний сизнээс арай өөр. Хайрыг сонгоныг бол бэлэн мөнгө сонгох юм байна. Яа. Энэ яг сүүлийн дугаар. Гэхдээ хосынхон бичсэн захиаг сонсоод явна. Өөрийн бичсэн захиаг уншихгүй. Хоёулаа мөнгийг сонгвол хинэн ч захиагаа уншихгүй, хинэн ч мөнгө авахгүй. Тэгээд урд нь юм байсан юм уу? Урд нь юм. Урд нь бол яг ингээл өөдөөдөөсөө харж байгаа л тийм захиануудаа уншаал гэхдээ урдны нөгөө улирал дээр чинь бас яг тодорхой асуудал цөөхөн байсан тий. Тэгээ энэ юун дотор намын гол нь 100 сая байгаа гэж байгаа юм. Тэгэхээр харин тэгэл чи 100 сая төгрөг аваад гарах уу? Эсвэл хостогоо энийг шоуг үлдэхүүг ингээд хүмүүс бас. Тийм ээ тий. Одоо тэгэл бас хүнийг ингээд бас тий. Ядчих ямар их мөнгө алцгаануулаа ичдэг байхгүй. харин тий. 100 сая хэрэгтэй өмсөж. амьдралт хэрэгтэй л. За хамгийн түрүүнд дуудах хос маань нацаг зол. Ширээн дээр очиод өөдөөдөөсөө хараад зогсноо. Энэ нэвтрүүлгийн сорилт тоосохгүй маань нэрээ. Харин бүр эцсийн момент хүртлээ тий. Сонголтоо хийхэд бэлэн болсон бол Нацаг мэдээж. Got my driver's license last week, just like we always talked. Always talked about. 'Cause you were so. за хайрын захиагаа уншиж болох нэ. Йоо. Бисээ. Буруу үсэг гэж ярьсан. Йоо. Бас эвгүй шээ өнцөг бас. 100% нацгийг мөнгө сонгохгүй гэж бодож байсан. Сонгохгүй гэж байсан. Тий, тэгсэн чинь мөнгө гэж бодоо. Нийттэй юм байсан. Finally drive up to your house today. Золоо минь би энэ захиаг чамд унших үед хоёулаа анх болцсон өдрөөс хойш 12 хонсон байх юм. 12 хоногийн дотор би хинц хизээч чамд дурлалцчихээ дурлаж үзсэнгүй. Үзэгч үгүй байх. Чамтай хамтдаа байх тусам чиний гоо үзэгслэн, сэргэлэн ухаан, буур суурьтай, дэгжин зан төрөгчин, цэцэг шиг дэлгэрч хязгааргүй хүчээр намайг татах юм. Өнөөдөр хоёулынгийнх нь хайрын арал дээр өнгөрүүлэх сүүлчийн өдөрч гэлээ хоёулынгийнх нь ирээдүйд бичих түүхийн эхлэл нь
Чи бит хоёр өөр твд амьдарцгааж бисийг маань бүхэл бүтэн далай тэнгис заглагч гэлээ зүрх сэтгэл минь үргэлж чамд нээлттэй хэвээр байх болно шүү. Харсан сэтгэлтэй харагдчихна. Тэ. Үнэхээр дурлжээ. Тий. Чин сэтгэлээсээ байна тий. Машины ард анх удаа сууж ярилцаж байсан үеэс хойш өчигдөр хамтдаа өөр гэрээ босгох хүртэл мөч бүрт би хамгаас илүү амьд гэдгийг мэдэрч байсан юм шүү. Чи минь өөрийн хүссэн төвшөндөө хүрч мөрөөдлөө биелүүлэхийг би чин сэтгэлээсээ хүсэж байна. Энэ хооронд би ч мөн адил зориг мөрөөдлөө биелүүлэх болно. Хизээ нэгэн өдөр бүх зүйлийг даван туусныхаа дараа хойлохноо суугаад өнөөдөр шиг гайхамшиг өдрүүдийг мөрөөдөн суух тэр мөчийг тесэн ядан хүлээж байна. Балет хамт өнгөрөөсөн цаг хугацаа багч гэлээ ирээдүйд хамтдаа бичлэх шидэт үйлгээр маань төгсөхгүй гэдэгт би чин сэтгэлээсээ сэтгэлийн гүнээсээ итгэлтэй байна. Эцэг чамда уулзах, учрах ёстой хүмүүс учирдаг гэдэг шиг чи бит хоёрын дуулсан учиртай байх гэж би бодож байна. Хэдий бодож төсөөлж байснаас өөрөөр хэлсэн ч бидний огтлцол чамаа гэхийн мэдрэмж маш хурдан байгаад өөртөө ч итгэж өгөхгүй юу. Хитрхи удсан юм шиг хэрнээ хитрхи хурдан байгаа энэ бүхэн ямар гоё вэ. Чиний над руу хавдаг харц, джентльмен зан, намайг сонсож ярилцаж чаддаг зан, чиний тэр хайрцсан инээд бүхнийг хийж чаддаг байдал гитараа тоглож байгаа тэр дүр төрх одоо ч тод байна. Чамайг анх орж ирсний дараа захиа минь чамаар эхлэж, чамаар тусаж байгаад би баяртай байна. Чамтай энд учирсандаа би үргэлж баярлах болно. Хамтдаа өнгөрөөсөн өдөр бүхэн надад нандин. Тэр тусмаа бидний өнгөрөөсөн hideaway бол highlight. Энд өнгөрөөсөн 24/7 маань цаашдаа ч үргэлжлэн гэдэгт итгэлтэй байна. Чиний золж явлаас. За хайрыг сонголоо. За. Эхний осоод маань. Гоё наа. Вау. За баяр хүргэе. За сүд бүсгүйгийн унсч Нэлийн байна. хэдэн хас төрнө гэж бодоод байгаа шүү дээ. You said forever, now I drive along past your street. You said forever, now I drive along past your street. За манай дараагийн хос их тамирч юу? Сонголтоо хийсэн бол би биэндээ яг одоо өргөж харуулъя. За Энэ хоёр жоохон эргэлзээд ээж мадуу те. Шинэ болохоор. Хөгжим эйгөө олоо авчирч. за илүү юу гэсэн юм бэ алуу харцгаая. Хайр. За тийм байна. За, надаас эхлэх захиа сонсч тоо. Энэ захидлыг би энд ирээд их азтай учирлаар учирсан онцгой нэгэн бүсгүйд бичлээ. Жиюн энэ бол чи. Анх зургаас харахад их ширүүн харцтай, ууртай, их цантай юм шиг санагдаж байж лээ. Гэтэл пейнтбол хамтаа тоглосон үеэс эхлээд л төсөөснөөс шал өөрийнхөө игдүүтэй хайр өргөн бүсгүй гэдгийг олж харсан. Чиний инээд хөр, найрсаг зан хамгийн сүүлд орж ирсэн учраас сайн танихгүй хүмүүсийн дунд бие барьж ясан намайг аварч бусдаагаа уусч найзалж нөхөрлөхөд минь хамгийн том тус хүргэсэн юм шүү. Нэрэл аварсан юм шиг тий. Би бинийг аварсан л та. Тий. Шууд л чиглүүлээ явцсан л та тий. Хайр тэднийг аварсан. Тэгээд бидний анхны болзаа өчтөрхөн юм шиг л хорон мөч бүрийг би амар тод санаж байна. Чи бит хоёрын мөрөөдлийн болзаа адилхан. Тэгээд далайн эргийн хөвөнд хоёулахнаас аваад ярилцах байсан. Тэгэхэд үе эвгүй юм асуудаг актер охин байна гэж амар бодож исэн. Тэгээд удаан ярилцаад хамтдаа цагийг өнгөрөөсний дараа яг л миний сонирхлын охин байна да. Ийм хурдан олцгож байгаа юм байх таа гэж өөртөө их гайхажсэн тэр үед.
Тэгээд Вилада хоёулаа хамтдаа зөндөө тоглоом, сорилт даалгавруудыг биелүүлсэн. Тэр болгонд чамд илүү татагдж баг багаар дассан. Чиний нүд рүү ширтгэх тэрхэн мөчид энд ирээд туулсан зовлон бэрхшээлүүдээ бүгдийг тас мартаж тайлбардаг юм шүү. Чигтэр бүтэн өдрийн турш хамтдаа олон шинэ зүйл хийсэн. Ядарч төлцөө үед л хүний жинхэнэ чанар танигддаг гэлцдэг. Тэгэхэд чиний эрх хүүхэд шиг зан гарч ирсэн надад таалагдж хүн халамжлах хүслийг маань өдөөж чадсан. Хамгийн хөгжилтэй итгэмээргүй гэмээр үе бол өөрсдийнхөө эд хэрэгслийг зарах байсан. Эзээч өөр улсад танихгүй газар юм зараад сууж байгаа юм төсөөлөөгүй ерөөсөө. Тэгээд итгэмээргүй тэрхэн мөчөө чамтайгаа хамт туулсандаа маш их баяртай байна. Далайн эрэг дээр нар жаргаж байх үед хоёулаа өрх гэрийн бэлэгдэл болсон урц бариад ярилцсан суух мөч үгээр илэрхийлэхийн аргагүй үн цэнтэй цаг хугацаа байсан. Чи ч мөн ижил ийм зүйл мэдэрсэн гэд итгэлтэй байна. Чиний минь инээ төхөр баяр баясгал өргөжөд миний баяр баясгал байх болно. Аз жаргалтай мөч бүрээ чамтай хуваалцмаар байна. Тиймээс чи минь өөрөөсөө гэрэл хийгээд цацруулж яваарай. Ямар гоё захиа тий. Чи минь чамтайгаал гэдэг. Тэгэхээр ингээд шүү дээ. Харин тийм. Гэтэ илүү хөрн нэрээ зөөлхөн болсон чи юу. Тийм тий. Сэна папи. Миний доторх айдас эргэлзээд үгүй хийж ганцаардлаас авсан гэдэг чи мэдэх үү? Анх урд минь ирээд намайг сонгох үед юутай их тогтлол, ад жаргал, бас дулаан хайрыг мэдрэгдсэн болохыг бурхан ч таашгүй байх. Энэ арал дээр ахархан хугацаанд намайг өөртөө дурлуулж, намайг хайрлах залуу гарч ирнэ гэсэн итгэл минь унтарч, шантралтаа бологдож явхад минь чи намайг сонгож, бяцхан зүрхийг минь хулгайлчихсан. Энэхүү захиагаа би чамтайгаа туулах, ад жаргалтай, адал явдалтай амьдралаа гэрэлт ирээдүгээ төсөөлөн бичсэн. Чиний тэр харц хөвгөлтэй зан гол нь намайг л гэсэн сэтгэл чинь үргэлж надад гэртээ ирчихсэн мэт дулаахан тухтай мэдрэмж өгдөг учраас хамгийн нандин үн цэнтэй зүйл минь болсон. Юу ч болж байсан би үргэлж чинийхэн дэргэд байж чамайгаа хайрлаж хүсэл мөрөөдөл бүхнийг чинь дэмжиж амжилт бүрт чинь ард чинь зогсож байх болно. Гой юм биш чинь тий. Хэдийгээр бидний хамтдаа өнгөрүүлсэн өдрүүд маань хуруу дарамт цөмж ирээдүйд хуваалцах баяр баясгалыг минь хаач хүрэхгүй. Чи минь усан цэлж болсон бол одоо миний хайр халамжид сэлгэл яасан юм? Зах хязгаар нь харагдашгүй хайрын далайгаа чамд л гэж би нэ. Живэхгүй сэлэх учраас чи минь олчихно гэдэгт би итгэлтэй байна. Сэлбэг, өрөн. За хайраа сонгоно л үү тий. Бороо, хоёр, нэг. Хайр ахад мөнгөөр яхав тий алтандаа гэдэг. Хайр ахад мөнгө олдсон шүү дээ. Тий. Бидний харилцаа үлгэр шиг эхлээгүйч эргээд харахад үлгэрээс урт замыг туулжээ. Анх чамайг хараад ямар марзан залуу вэ гэж бодсон ч ард нь ямар зөөлөн энэрэнгүй сэтгэлтэй хүн байдгийг таних гэж арай л их хугацаа өнгөрөөчихүү дээ. Яаж юм ойлгомжгүй хүн байдаг байна гэж гайхдаг байсан өдрүүд санаачлахтай шийдэмгий бай гэж чамд зөвлөсөн мөчүүд өөр охинд захиа бичгэд ч хамт сонсон инээлдэж байсан үеүдээ бодохоор өнөөдөр чамд энэ захиаг уншин зогсно гэж төсөөлөлт минь батхааргүй байлаа. Чамааг өнгөцгөнд өгөнсөн намайг уучлаарай. Өөртөө тавьсан зорилгынхаа төлөө өдөр бүр тэмцэж байгааг ч ойлголгүй. Дутуу үнэлсэнд бас уучлаарай. Өдөр өдрөөр өөрийнхөө дотоод хүнээ илчилж байгааг ч харах
Өнөөдрийн чамайг бүтээсэн түүх бүрийг ч сонсох дэндүү таатай байдаг шүү. Чамаас суралцах зүйлс үнэхээр их байгааг би амжиж ухаарсандаа баяртай байна. Ир хүн гих үгийг чинь ард нуугдах тууштай шийдэмгий байдлыг чинь үнэлж барамгүй. Маскны ард гарах дуртайч маскгүйгээрээ чи дэндүү гахалтай хүн шүү. Өнөөдрийг хүртэл би хүнийг хайрлахын тулд эхлээд ойлгох хэрэгтэй гэж боддог байсан ч ойлгохгүй зүйлсээ хүлээн зөвшөөрөн яг л байгаагаар нь хайрлах боломжтой гэж чамаас мэдлээ. Одоо бодох нэ чамайг унтаж амарч чадж байгаа болов уу? Нуруунд чилж байгаа болов уу? Сэтгэл санаа нь гайгүй байгаа болов уу? Уу ялга болоход ч жаахан амраад авахтэй гэсэн завнал минь оргүй хоосноос ургаагүй л автай. Эргээд харахад болох ёстой бүхэн болдгоороо болж хэдийн аяллаа төгсгөл ирсэн ч сэтгэлт минь чи нэгэнтээ тухлан суужээ. Нуруунд чилэхгүй байгаа үстэй. Би ер нь бас нэг их захиа бичээд байдаг. Гэхдээ юмудад амар их жохоо. Би үлдэр хангалттай харуулсан гэж бодож байна. Тэгээд бас айгуу тийм сонирхолтой түүх юм шиг захиа бичсэн байгаа. Тэгээд энийг уншаа. Энэхүү захиаг далайн давлгаатай хамт сонсоорой. Анх чиний сахилгагуунуудыг хараад өмнө нь мэдэрч байгаагүй мэдрэмжийг авч сүнсээс оруулчих болсон. Сүнсгүй болсон биеэ би өөрөө ч ойлгохоо болсон. Тэ нандан хараа би буруу хүмүүст зорьсон. Гэхдээ одоо надад үнэхээр хамаагүй бичинхээ хараа олсон. Тэгээ анх хараад угаасаа дурлцсан юм байна шүү дээ. Тий, анх хараад дурлсан. Яа. Би дараагийн X чинь болж болох юм болох гэж санаж байна. Би яг тэр юуг нэгсээ санаад авахгүй зэлвээ хэлсэн зүйлүүд байна. Анхнаасаа л байсан биз дээ. Тэгээл хөрхий те янз янз болол очно гэх болол. Тий. Чамтай нарал дээр үлдэхийн тулд өмнө нь минь толгорсон бүх даваа саад дотгоор дахин очно гэсэн итгэл найдвараар л би давсан юм шүү. Энэ арал дээр чамтай хамт өнгөрүүлсэн хорон мөч бүхэн амьдралын минь хамгийн хайртай мөч. Хоёулангийнх нь гараа гаргаж хийсэн бууз, урд үгээ шингэн барьсан урц, уран төсөөллөө буулган зурсан зураг, зөвхөн чи бит хоёрын л ойлгохтой жоокнууд. Энэ бүгд миний зүрх сэтгэлд үргэлж цааштай хിവэрэ байх болно. Шантарсан, бууж өгмөр, уюуд чиний надад мэдрүүлдэг хайр халамж, санаа зовнил, хилдэг үгс, энэ бүгд намайг нэр хүн болгодог. За тэгээд 3030 хүртэл надтай хамт байгаач. Өөргийн би тий. Энэ хоёр аюу гоё захиасан шүү дээ. Би энэ хоёулаа гоё хийсэн. Ингээд манай сүүлийн хас Самбра өргөнөө. За ингээд л бүгдээрээ л Ойлгомжтой. Ойлгомжтой боллоо нэ. Хоёр ч баг суунах уу. Тий. Анх уулзаад бэлтээгээр гарыг минь хөтөлсөн тэр залуу одоо зургийг минь хөтөлж сүүчийн захааны минь эзэн болчихсон миний өдөөс харан зогсож байгаад баярлалаа таньшгүй. Чи бид хоёрын хүчирлийг 100% захиагаар илэрхийлэх боломжгүй ч гайхалтай гэх ганц л үгээр илэрхийлэх боломжтой мэт. Дурлалын аянд авч гарсан чамтай сүүчийн зогсоод хүртэл хамтдаа аялж болох уу? Өнөөдрийг хүртэл зөвхөн чин багтаж зөвхөн намайг эхнээс нь эцэс хүртэл сонгосоор ирсэн чамдаа баярлалаа. Бидний учирсан тэр өдрөөс хойш хүнд хэцүү гэдэг үг байдгийг мартаж баяр хөөрөөр дүүлэн нисээр өнөөдрийг хүрчээ. Чиний л хажууд энэ дээр цалгиж, чиний л хажууд хүүхдэрээ, чиний л хажууд эрх танхил, чиний л хажууд тод гэрэлтэн. Хизээч төсөөлж байгаагүй тэр тайван хэрнээ хэтэрхий жаргалтай тэр мэдрэмжийг зөвхөн чамаасаа л мэдэрсэн.
амьдрал ийм амттай, ийм адал явдалтай байдгийг мэдрүүлсэн баярлалаа. Хэдхэн хоног хэдэн жил өнгөрсөн мэт ер бусын энэ учрлыг биднээс өөр хэн ч ойлгохгүй нь харамсалтай. Ямар ч санаа зовлонгүй ихтгэлтэйгээр зүрхээ өгч чадах цор гонц хүн минь чи юм шүү. Тэг хизээч дусамааргүй энэ аяллыг зөвхөн чамтай үргэлжлүүлэхээ энэ цагаараа амлаж байна. Огточ яг ямар орон яруу юм бэ те? Амар юм бэ. Тэгэхээр гоё сэтгэлээ Тэгчүүлж юм бэ. Тод чамдаа анх виллад орж ирээд чиний гараас атгаад анхны болцоондоо явсан өдөр өчигдөр мэт санагдчих байна. Анх чинийхэн гараас бариад хүрхээнд ор зогсоход би өөрийгөө зөв сонголт хийсэн гэдгийг мэдэрсэн. Гараас чинь атгаад бугуур цөлцөж байхдаа чамайг би өөрийн болгон гэж сэтгэл шулуудан нэг л мэдхэд чамайг би миний найз охин гэж сэтгэл бартам дууддаг болжээ. Хайр гэж хайж ирдэггүй. Чи минь миний амьдралд орж ирсэн хамгийн нандин гинтийн бэлэг. Чиний тэр инээд хайр халамж миний өнгөрүүлсэн хөл толгойн олдохгүй мэт өдрүүдийг мартагдуулж амьдрал ямар амттай юм бэ гэдгийг мэдрүүлсэн чамдаа баярлалаа. Чи бол миний анхны болцоо, анхны захиа, анхны hideaway. Энэ бүхний сүүлийн эзэн чамайг байгаасаа гэж хүссэн бодолт минь өнөөдөр биелэлээ олж байна. Гэдгэнд бид хоёрын хайрын баталгаа баг. Миний чамайг анх харсан тэр сэтгэл хөдлөл, анхны болцоонд бие барьсан балмагцсан царай, чи бид хоёрын анхны үнсэлт, нууц өрөөнд өнгөрүүлсэн тэр шин, найз охин минь болооч гэж гуйсан тэр оройг би хизээч мартахгүй. Миний өнгөрөөсөн хугацаа надад хэцүү санагдаагүй. Захиа бичих бүрдээ миний чам руу тэмүүлсэн сэтгэл ямар хүчтэй юм бэ гэдгийг би мэддэг байсан. Баяртай гэж хэлж чадалгүй, хоёр би энээсээ хагцчихгүй гэдгээс би хамгийн их айдаг байсан. Залбирал болгон минь биелэлээ олж өнөөдөр чамдаа энэ сэтгэлийн үгээ илчиж байгаа минь хорвоо ертөнц нийлэх ёстой хүмүүсийг нийлүүлсэн юм болоо да гэж би дотроо бодсон сунаа. Чамайг миний найз охин болооч гэж гуйдаг өдөр би бодсон юм. Нэвтрүүлэг дуусны дараа хоёр төв рүү салаад явхад бид хоёрын харилцаа хол зайг даван туулж чадах болов гэж. Ирсэн өдрөөсөө хойш сэтгэл зүрхээ сонссон учраас тэр айцыг би тэр доорн таван дуулсан. Миний мэдж байсан ганц зүйл бол чамд сэтгэлээ илчиж амжилтгүйгээр баяртай гэж хэлэх. Баяртай гэж хэлж чадалгүйгээр чамаагаа явуулсан бол ямар их харамсан гэдгээ мэдэрсэн болохоор өнөөдөр чамайг миний найз охин гэж сэтгэл дөрөн би дуудана. Тод чи бол миний мэдэх хамгийн үзэсгэлэнтэй, ухаантай, бас халамжтай охин. Чиний минь тэр эмгтээлэг байдал миний өөрийн мэддгүй байсан хэн нэгнийг хайрлаж, хамгаалж, харамлах тэрхүү хүслийг өдөөдөг. Амьдрал тохиолдог хамгийн энгийн зүйлээс таашаалыг надад мэдрүүлэг чамтайгаа учирсандаа би баяртай. Чамтай байхад тэнгис далай гатлах нь гол гойрхон туулах мэт санагдаж байна. Хайртай шүү чамдаа. Хайртай шүү чамдаа. Баяр үргээ тий. Үнэхээр бас сайрын шоунд яг ийм гоё. Харин тий. Хайртай шүү гэд бас л сүулт нь бас сорих гэж үзэж шүү тий. Тэгж юм тий. Үнэхээр. Гэтэ хайр байхад мөнгө хэрэггүй тий. Тийм шүү дээ. Хүм гараад ирнэ өөрөө. Мөнгнөөс үнцэнтэй зүйлийг алсан. Хайрыг мөнгөөр худалдаж авч болдоггүй гэдэг та бүхний сонголт яг чин сэтгэлээсээ байсан гэж найдаж байна. Хосуудтай аз жаргал гэсэн. Ингээд та бүхнийг сүүлчийн бүжигт төрж байна. Бүгд татчих юм тий. Бүгдээрээ бас болчихлоо шүү. Яа. Гайхалтай мэт юм шүү дээ. You fill up my senses like a night in a forest, like the mountains in springtime, like a walk in the rain, like a storm in the desert, like a sleepy blue ocean. You fill up my senses, come fill me again.
me love you. Let me give my life to you. Let me drown in your laughter. Let me die in your arms. Let me lay down beside you. Let me always be with you. Come, let me love you. Come, love me my senses like a night in a forest, like the mountains in springtime, like a walk in the rain, like a storm in the desert, like a sleepy blue ocean. You fill up my senses. Come fill me again. Stay here till the dawn comes. Way up, oh way up. Just stay here till the dawn comes. Энэ залуучууд маань бидэрт маш их юм гоё юм ярих юм сэдв те одоо юу гэдэг юм харилцаанууд юм жишээ үлгэр жишээ те болохгүй гэсэн ч одоо тийм жишээнүүдийг харуулж те маш олон тийм залуучуудад бол сургамжтай тийм сургамжтай их авууштай тийм гой зүйл болсон. Тэгээ энэ чинь уусаа шоу нэвтрүүлэг болохоор бид нар ч гэсэн одоо тий хэлж байгаа ярьж байгаа зүйл маань ч гэсэн энэ шоуныхаа л одоо хүрээнд тий ингээ явж байгаа. Тэгээд хүмүүс болохоор энэ чинь за энэ чинь ингээ тавилттай штэ гэдэг яриад байдаг. Тэр аюу буруу энэ reality show гэдэг чинь өөрөө одоо бүх бодиттой юмыг яг харуулж байгаа камер дагаад энэ хүмүүсийг бол жүжиглгээгүй. Яг ингээ байгаа нь харин нэвтрүүлгийн зүгээс одоо энийг сонирхолтой болгох үүднээс гоё тоглоом ингэж яах юм болзонд хоёр өөр хүнийг тохируулах ч юм уу тий. Одоо хамгийн төгсгөлтөнд хүртэл одоо мөн гаргаж ирж энэ. Тийм сорилт тавьж байгаа болохоос ш энэ бол ерөөсөө тийм тавилттай тийм жүжиг бол биш. Зүрх сэтгэл хамгийн гол юм дээр энэ хайр бүгдийг ялч чинь тий. Хайр бол хүч. Хайр бол одоо хүч юм. Тэгээд бас та гуравтайгаа байсан их баяртай байна. Баярлалаа. Тэгэхээр алж байгаатай сайхан. Тэр яг энэ залуучуудын ертөнцөөр бас ингээд аялж сарахсан хугацаанд тий эдний үзэл бодол тэгэл хайр дурлал энэ болгоныг бас миний ч гэсэн суралцах тийм гоё мэдрэмжүүдийг авч байна. Энэ сизнүүд миний хувьд үнэхээр гоё боллоо гэж бодож байна. Та гуравтаа их баярлалаа. Баярлалаа. Танартай баярлалаа. Дугаар болгонд баг нэг клип шиг л шүү дээ. Зураглал зураг энэ төр их сайн байна. Тэгэхээр гоё зурагтай гоё дугаарууд. Тэгвэл ингээд бас тий ухаан. Тий бүргэрийн тэр тий хэсгийн тэр тий. Ер нь юм мэдэхгүй бол дүүзигээс асууч баймар юм байна тий. Гэр орон янз бүрийн бол дүүзигээс асуучмаар. Хүүхдийн бодлого баг манай садаа их ч бас үнэхээр гоё юм. Баярлалаа. Ийм гоё яг нөгөө эмэгтэй хүний бас нэг өнцгөөс тий. Бүр энэ таттлаа инээгээл дараа нь үүлээл араас. Өөртөө ингэж бүр аяг орж үзээл тий. Тэгээд маш бүр ингэ орцсон дотороо тэгж үзтээ. Тий. Харин тий. Тэгээ энэ үйлрэл дээр бас их тийм гоё юм сэтгэлийн илчлэлтүүд их байла тий. Одоо гэр бүлийн тэр захаа юм уу тий. Тэгээд одоо 13 настай өөртөө захаа бичиж байгаа ч гэдэг юм тий. Манай энэ үйлрэл бол үнэхээр тийм яг юм хүний сэтгэлийн тэр дотоод юмд одоо тий хүрсэн шүү. Сүүлийн дугаар гэхлээр бас амар гоё юм байна. Эхнээс нь бичих үү?
дахиад нэг нэмэх хувц өмсөж Би тэгвэл эхний дугаараас нэг нэмэх хувц болж байгаа л тэгэхээр одоо яг алах гэдэг. За тэгээд сайхан хайр гэж байдаг шүү. Олдвол бүү алдараа. Ямар гоё хэлбэрээ та. гоё юм бэ. Гэрлүүгээ гүмээр санагч. Гэс очоод захиа бичээд. Уучлалтгүйгаа талархаад шатаагаад нууцхан өрөөлөгөө шууд ороод Хийх ажил аягүй их байгаа тийм. ажил ихгүй шүү. Харин Гоё юм ийм харахаар ингээд нэг юм бид нар ч гэсэн юм романтик мэдрэмж ингээд хөглж байгаа зүтэй бидрийг ингээд улам романтик байхыг ингээд уриалаад байгаа зүг татаад ба. Тэгээ өдөр тутмын амьдралдаа ингээд хөөгдөөл яваад идэгтэй ингээд юм анзаарахгүй. Тэгэл эднэрээ үзгэлээр бүр ингээд юмнуудыг айгүй өөр өнцгөөс хараад гоё ялаа. За тэг үзэгчтэй ч гэсэн маш их баярлаа. Баярлалаа. Бидэртэй хамт байсан баярлалаа.